Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, та ганцаараа бизнес эрхэлдэг үү? За, нэг өдөр пост оруулаад сошиал медиада пост оруулсныхаа дараа өөр нэгэн өдөр нь реклам явуулаад заримдаа видео контент хийдэг байх. Гэхдээ нэг зүйл ойлгомжгүй байдаг тийм ээ. Тэр нь юу вэ гэхээр хэрэглэгч яг хаанаас ирж байгаа вэ гэдгийг магадгүй заримдаа тодорхой мэдэж чаддаггүй байх. Гэтэл зарим өдөр захиалга орж ирж байгаа зарим өдөр нь бас огт захиалга орж ирэхгүй өдрүүдэд байдгүй. Хэрвээ энэ бүхэн тань сонсогдож байгаа бол шалтгаан нэг зүйл байдаг гэдгийг хэлье. Тэр нь юу вэ гэхээр маркетингийн систем байхгүй байгаа тохиолдолд ийм зүйл гарах нь илбэг байдаг. Тэгэхээр хэдүүлээ нэг жишээг түүхийг аваад үзье л да. 2009 онд Brain Jigsig гэдэг нэг залуу Сан Франциско хотод амьдардаг байсан. Найзуудтайгаа хамтарч ажилладаг. За түүнд бол мөнгө үнэндээ бол бага байсан. Орос улсынхаа төрөөсийг яаж төлөхүүгээд ер нь арай ядан л төлж байсан тийм цаг үе байсан гэсэн. Тэр үедээ Jigsig нэг санааг олж чадсан. Тэр нь юу вэ гэхээр өөрийнхөө байрыг засаад тэгээд зочин байрлуулж мөнгө олъё гэж шийдсэн байлээ. За энэ санаа нь ер нь явсаар хагаад Iron Bee компанийг бий болгосон. Гэхдээ эхэндээ бол Iron Bee ч гэсэн яг л одоо тантай адилхан нөхцөл байдал байсан гэж үзүүлж болно. Хэрэглэгч цөөн байсан, орлого нь тогтворгүй байсан. За энэ үедээ бол Jigsig бас нэг зүйлийг олж анзаарч харж чадсан. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс вебсайтад нь орж үзээд захиалга хийхгүй гараа авчирчдаг байсан. За шалтгаан нь юу юм бол гэж бодоод үзсэн чинь юу байсан бэ гэхээр зочдод итгэл төрөхгүй байсан. За байрны зургууд нь чанар муу байсан, тайлбар нь ерөөсөө ойлгомжгүй байсан, хэн байрлуулж байгаа нь бас тодорхойгүй байсан. Энэ бүгдийг ойлгосны дараа бол Jigsig юу хийсэн бэ гэхээр Нью-Йорк руу явж тухайн байр байрлуулж байгаа хүмүүсүүдийн тус бүрт нь хаалган зохиж, тэдэнтэй харилцаж, байрыг нь мэргэжлийн зурагчнаар зурулж, тайлбарыг нь өөрөө засаж, за хэрэглэгчийн итгэлийг нэг нэгээр нь одоо бий болгож чадсан байгаа. За тэгээ мэргэжлийн зурагчтай зурагтай тайлбар нь ойлгомжтой болоод ирэхэр чинь бол хүмүүс итгэж захиалга орж ирсэн. Тэр жилдээ бүр 3 дахин их захиалга авч чадсан гэж ярьдсан байлээ. Гэхдээ энэ үед бол Jigsig мэдээж ганцаараа байсан. Түүнд баг бол байгаагүй. Гэхдээ баг байгаагүй ч гэсэн юу байсан бэ гэхээр түүнд систем байсан байх нь. Хэрэглэгчийг яаж итгэлтэй болох вэ гэдэг дээр бол тодорхой ойлгочихсон байсан гэсэн. Тэгэхээр энэ бүхэн бол танд ч гэсэн таны бизнестэй ч гэсэн хамаатай зүйлийн нэг л дээ. Ягаад гэвэл та ч гэсэн ганцаараа хүмүүст хүрч чадна, итгэлийг бий болгож чадна, захиалга авч чадна гэсэн. Гэхдээ энэ бүгдийг хийхдээ системийг үгээр хийх юм бол үр дүнгүй урагшаа авч чадахгүй. Та ганцаараа зүгээр ядраад бизнесээ ядарсан нэгэн болно л гэсэн. Тэгвэл бид юу хийх ёстой вэ гэдгийг талаар ярилцъя. Нэгдүгürt болохоор хэрэглэгч таныг олж харах ёстой гэсэн. Энэ нь юу гэхээр маркетинг системийн эхний хэсэг болох хүмүүс таныг яг анх харах тэр хэсгийн талаар яриад байна л да. Тэгэхээр энэ алхам байхгүй бол бусад бүх зүйл бусад алхамд утгагүй болно гэсэн. Энэ нь юу вэ гэхээр хичнээн та сайн бүтээгдэхүүнтэй байсан ч гэсэн таныг хинч мэдгүй олж хараагүй бол борлуулалт гарахгүй шүү дээ. Тэгэхээр ганцаараа ажилладаг хүмүүсүүдийн нийтлэг алдаанууд нь юундаа байдаг вэ гэхээр бүхий л сошиал платформонд нэгэн зэрэг байхыг оролдоод байдаг. За Facebook-т пост хийгээл, Instagram-т зураг тавиал, TikTok-т видео оруулаад YouTube сувг нэгэлчих гэх юм уу. Магадгүй тэр бүх сувгууд дээрээ идэвхтэй байж чадахгүй бол хүчээд харамтах тохиолдлууд бас гарч ирээд байдаг. Зөв арга нь юу байж болох вэ гэхээр та цөөн сувгийг эсвэл нэг л сувгийг сонгосон нь илүү дээр байдаг. Хамгийн гол нь таны хэрэглэгч яг хаана байна вэ гэдэг асуултанд хариулах. Тэрийг тодорхой болгох нь бол хамгийн чухал байгаа. За жишээ нь хэрвээ таны хэрэглэгч чинь 20-35 насны хүмүүс байх юм бол магадгүй Instagram илүү тохирох юм тий. Эсвэл TikTok байж болох юм, илүү үр дүнтэй байж болно шүү дээ. Харин 30-45 насных байх юм бол би энэ хүмүүс чинь Facebook-т илүү тохиромжтой байж болно. За тэгэл 49 насных бол Facebook болон YouTube илүү зар сурталчилгаач ажиллах болох юм тийм ээ. За ингээ аль нэг сувга зөв хэрэглэгчээ сонгосны дараа бол та тогтмол контент хийх хэрэгтэй болно тийм ээ. Гэхдээ тогтмол байх гэдэг дүрмийг бол илүү баримталж өөртөө даатал бий болгох нь чухал. Хэтэрхий их эсвэл хэтэрхий баах байснаас тогтмол байх нь бол илүү чухлаа гэдгийг санах хэрэгтэй. За жишээлх юм бол одоо 7 хоногт тогтмол нэг контент оруулах нь одоо өдөр бол гаргаал гэснээр алга болчдөг контент бүтээгчдээс бол хамаагүй дээр. За энийгээ санах хэрэгтэй байх нэ. За тэгэхээр таны зорилго бол олон хүнд хүрэх гэхээс илүү зөв хүмүүстэй тогтмол хүрэх нь чухал байгаа шүү дээ тий. За тэгвэл дараагийн хийх зүйл нь юу байж болох вэ гэхээр итгэлийг бий болгож захиалаа хэлбэр болгоно гэсэн. За тэгэхээр хэрэглэгч таныг олж харсны дараа дараагийн асуулт гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр
хэрэглэгч юу гэж боддог вэ гэхээр за энэ бараа бүтээгдэхүүн найдвартай юу, энэ хүн найдвартай юу? За яагаад яг энэ газараас авах ёстой вэ? Яагаад бусдыг нь сонгохгүй вэ гэж бодоод эхэлнэ. Эргэлзээ өсөж байгаа гэсэн үг. За энэ асуултууд бол хэрэглэгчийн толгойд байдаг учраас бол та хариулахгүй бол тэд явна. Тэр хариулт бол тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй байх нь тийм ээ. За тэгвэл энэ итгэлийг бий болгох хамгийн хүчтэй арга нь юу байдаг вэ гэхээр бодит үр дүнг харуулах арга байгаа. Тэгэхээр таны бүтээгдэхүүн эсвэл үйлчлэгийг чинь хэрэгэлсэн хүний туршлага, өмнө болон дараа гэсэн харьцуулалт түүнийг одоо тоогоор илэрхийлсэн тэр үр дүн энэ бүгд нийлээд бол итгэлийг бий болгодог. За энэ бүхэн бол судалгаагаар батлагдсан зүйлэлтэй. Судалгаагаар бол хүмүүсийн 90 гаруй хувь нь худалдан авахаасаа өмнө бусад хүмүүс энэ бараа бүтээгдэхүүнийг үйлчлэгээ хэрэглэсний дараа ямар туршлагатай болсон, тэр ямар одоо үзэл бодолтой бүтээгдэхүүнд үнэлгээ өгсөн гэдэг туршлагыг бол хардгаа гэсэн үг. Тэгэхээр та хэрэглэгчийн сэтгэлдээ цуглуулж нийтлэх нь бол бас маркетингийн хялбар бөгөөд хямд үр дүнтэй аргуудын нэг учраас бол үүн дээр анхаараарай. За тэгвэл итгэл бий болсны дараа бас нэг алдаа гаргачих гад байдаг. Тэр нь юу вэ гэхээр хэрэглэгч авахыг хүсэж байна гэж бодоод үзье л да. Гэхдээ яг яаж авах вэ гэдэг нь ойлгомжгүй байгаад байдаг. Холбоо барих мэдээлэл нь нуугдмал байна гэсэн үг. Эсвэл захиалгах процесс нь төвөгтэй байна. Эсвэл хариу нь маш удаан ирж байна ч юм уу тийм. Ийм байгаа тохиолдолд бол алдаа гаргаж хэрэглэгч явах магадлал үүснэ шүү дээ. Уул нь бол хэрэглэж 3 секундын дотор яаж худалдаа авах вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Ингээ ойлгохгүй бол тэд яваар төвх нь бол тодорхой байх нь шүү дээ тий. Тэгэхээр нэг зүйлийг хийнэ. Тэр нь юу вэ гэхээр профайл эсвэл пост уншиж байгаа хүний нүдээр өөрийнхөө бүтээгдэхүүний зар сурталчилгаа постыг харах хэрэгтэй. Тэгээ 3 секундын дотор худалдаа авч яаж худалдаж авах нь гэдэг нь тодорхой байна уу, илт байна уу гэдгээ өөрөө шалгана гэсэн үг байна шүү дээ тий. Хэрвээ энэ бүхэн ойлгомжгүй олдохгүй байх юм бол та яг тэр хэсгийнхаа алдааг заснаа гэсэн үг. За эндээс та юу гэж ойлгож болох вэ гэхээр хоёр зүйлийг бид ярилаа. За нэгдүгürt бол зөв сүнгаа сонгоод түүндээ тогтмол контент оруулах юм байна. Хоёрдугаарт итгэлийг бий болгож захиалгагчийн хялбар байх хэрэгтэй байх юм байна тийм. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол та ганцаараа байсан ч гэсэн хийж чадах юм бол маркетинг чинь тодорхой хэмжээгээр тогтмол ажиллаж байна гэсэн үг. За өнөөдөр пост гэдэг маргааш захиалга орно гэдгийг таамаглах биш. Харин ч эсрэгээрээ хэрэглэгч яг хаанаас ирдгийг яг таг мэддэг те. Таныг яагаад сонгох ёстой гэдгийг ойлгуулж чадсан байх юм бол систем бол тогтвортой ажиллаж байна гэсэн. Тэгэхээр Jexi бол ганцаараа байхдаа ч гэсэн системтэй байсан тэр ялгарчлалыг одоо бий болгож чадсан байсан шүү дээ те. Тэгэхээр түүнтэй адилхан бол системээ ингэж бий болгож энэ нь заавал том компани системтэй маркетингийн систем ажиллах ёстой гэсэн ойлголттой бас өвтөсөөр ганцаараа бизнес эрхэлж байгаа ч гэсэн энэ бүгдийг хийж болно гэсэн. За танд энэ видео таалагдсан бол манай линкэн дээр байгаа сургалтыг сонирхоод үзээрэй. Манайх доор линк байрлуулсан байгаа. За тэнд дангаан онол биш илүү контент стратеги яаж бүтээх үү, хэрэглэгчийг яаж татах, системийг яаж бий болгох үү те. Борлуулалтыг одоо тогтмол өсөх аргууд хэмжлэн бизнесийн жишээнүүдээр дэлгэнгүү тайлбарласан хичээл байгаа. Тэгэхээр мөн ганцаараа их бизнес эрхэлж байгаа хүнд ч гэсэн энэ агуулгууд бол тохирно гэж үзэж байна. За энэ видеог хэрэгтэй гэж үзсэн бол найзуудаа мөн бизнес эрхэлж байгаа танилуудаа дамжуулаарай. Магадгүй тэд ч гэсэн ямар нэгэн асуудалтай байгааг үгүйсгэж аргагүй тийм ээ. За сувг маань таалагдсан бол subscribe дарж манай дараагийн сонирхолтой хэрэгтэй контентуудаа хүлээж авч үзээрэй. Subscribe дарж иж контентыг тэр доор нь үзэх боломж илүү одоо хурдан олж харах боломж нэгддэг. За видеог үзсэнд баярлалаа.